За маргааш 3 сарын 19-нд FOMC митингтэй байгаа. Тэгээд маргаашийн митинг дээр зах зээлийн хүлээлт маань юу вэ гэхээр бодлогын хүүг хэвэнд нь байлгах 425-аас 4.5% хооронд байна гэдэг хүлээлттэй байгаа. Тэгэхээр маргааш гинтийн бодлогын хүү бууруулах шийдвэр гаргачихгүй бол зах зээл дээр ерөнхийдөө бол бодлогын хүүтэй холбоотой өөрчлөлт нөлөөлөх магадлал багатай. Хамгийн гол зах зээлийн харж байгаа болон хүлээж байгаа зүйл маань юу байх вэ гэхээр цаашдаа бодлогын хүүг хэр олон удаа бууруулахын энэ жил 2 удаа кат хийх юм уу, 3 удаа кат хийх юм уу, 4 удаа кат хийх юм уу? Дээрээс нь quantitative tightening-тэй холбоотой taper хийх юм уугүй юм уу? Taper хийх нь юу гэсэн үг вэ гэхээр quantitative tightening дуусгаад quantitative easing хийх буюу төв банк маань өөрийнхөө баланс дээр asset-д худалдаж авах, бондууд худалдаж авах процесс руугаа эргэж орох гэсэн үг байхгүй. Одоогийн байдлаар бол зарах процесс дээр явж байгаа учраас тэрийг quantitative tightening гэж үздэг. Гэхдээ энэ төв банкны хувьд болохоор яг тийм эрчимтэйгээр агрессив зардаг биш. Зүгээр яг худалдаж авсан бондынхоо хугацааг нь дуусгаад зүгээр шууд баланс шийтээсээ гаргаад тэгээ нөхөж ерөнхийдөө шинээр худалдаж авдаг. Ийм үйлдэл гаргаад ерөнхийдөө бол явж байгаа юм төв банк байгаа. Тэгээд тэр Паулийн пресс конференс дээр хүмүүсийн асуултанд тэр хариулах нь сүүлийн үед гарсан макро датанууд тэр хэрхэн хариулах нь эдийн засаг сарж байгаа хүмүүсийн consumer confidence sentiment ерөнхийдөө унж байгаа энэ тэр холбоотой асуудлууд. Дээрээс нь Трампын эцгийн газраас явуулж байгаа тарифтай холбоотой бодлогууд маань өөрөө эдийн засагт яаж нөлөөлөх вэ? Ажилгүйдэл цаашдаа яаж өөрчлөгдөх вэ? Жишээ нь дөөжөөс болоод төрийн алба хаагч хүмүүс маш их хэрэг ажилласаа гарч байгаа, халагдж байгаа юм мэдээлэлд гарч байгаа. Наазах нь Пентагонд ажилладаг 60 мянган хүнийг ажлаас нь хална гэдэг мэдээлэл жишээ нь өнөөдөр нийтээр яригадад явж байна. Тэгэхээр Паул маань эдгээр асуудлуудад ямар хариулт өгөх вэ? Цаашдаа төв банк маань эдийн засгийг, зах зээлийг яаж харж ийн вэ гэдэг дээр өөрийнхөө бодлыг хэрхэн хуваалцах нь ямар шүү өнгө аястай ярих вэ гэдэг дээр зах зээлд илүү анхаарал хандуулна гэж ойлгож байна. За тэгэхээр зах зээлийн хүлээлт маань юу байгаа гэхээр маргааш бол төв банк бол бодлогын хүүг бууруулахгүй. Харин энэ жил 6 сарын 18-ны митинг дээр дараад нь 9 сарын 17-ны митинг дээр 25 basis point-оор унгаад тэгээд энэ оны төгсгөл гэхэд ерөнхийдөө бол бодлогын хүү маань өөрөө 4% байх юм байна гэдэг иймэрхүү хүлээлттэй байгаа. Гэхдээ энэ бол хизээч өөрчлөгдөж болно. Миний бодлоор бол өөрчлөгдөн энэ жил бол яг одоогоор зах зээл дээр хүлээгдэж байгаа арилжаач тийм тооцоолж байгаагаас илүү олон удаа бодлогын хүү бууруулна гэж бодож байгаа. Дээрээс нь зах зээл дээр нэг анхаарах хэрэгтэй юм маань юу вэ гэхээр 2022 оноос хойш төв банкн дээр байгаа банкны резерв маань буурж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр арилжааны банкнууд маань төв банкн дээр тодорхой хэмжээний резервийг ерөнхийдөө байрлуулад явдаг. Тэгээд энэхүү резервийн хэмжээ маань хадгаламжийн хэмжээ маань 2022 оноос хойш буурсан. Энэ маань quantitative tightening бодлого явуулж байгаатай ерөнхийдөө холбоотой гэж үздэг. Энэ тоо огцон буураад цаашдаа үргэлжлүүлэн унаад байх юм бол бодлогын зээлийн хүү өсөх, ерөнхийдөө бол санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсэх юм эрсдэл бий болох учраас энэ оны хагасаас эхсүүлээд магадгүй quantitative tightening-га дуусгах магадлал байгаа гэдэг иймэрдүү магадлалуудыг бас Майкл Хаул гихчлэн шинжээчнээс ярьж байгаа. Миний хувьд болохоор Трамп болон Скотт Бессентийн төлөвлөгөө маань төв банкны бодлогод нөлөөлөх цаашлаад урт хугацааны бондын хүүг бууруулах төлөвлөгөөтэй байгаа учраас quantitative tightening дуусгах бас ашиг сонирхол байгаа гэж би болохоор бодож байгаа. Бодлогон руу ороод чат гэдэг хэсэг дээр дарах юм бол та бүхэн Substack гэдэг гар утасны аппликейшн ашиглаад чатан дээр оролцох боломжтой. Хамгийн сүүлд ямар хувьцаа санд болгосон бэ гэхээр бид нэр цусан дахь биомаркерыг ашиглаад Alzheimer, cancer гэх мэтлэн одоо хор тавдар гихчлэн тийм нэгэнд тусчих юм бол нь эмчилгэд төвхтэй өвчнгүүдийг чинь эртнээс олж танихад хэрэглэгддэг ийм технологи гаргасан компани хувьцааг бид санд болгосон байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол маш боломжийн ханшин дээр байгаа гэж үзэж байгаа. Хэрвээ бидний зөв байх юм бол 2-оос 5 нуурах бүрэн боломжтой гэж үзэж байна. Тэгээд дараагийн хатад дээр болцгоо. Thank you guys.